Сайн байцгаана уу? Нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын шүүгчдийн албаноос эрхлэн гаргадаг ярьж буй хууль нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочдын маань хувьд шүүгчдийг төлөөлж Сонгон айрхан дүүргийн иргэний иргэн анхан шатны ерөнхий шүүгч Хишиг Баатар сайн байна уу та? Сайн байна уу? За, иргэдийг төлөөлж Монгол Улсын Гавьяат Тамирчин Баярмаа нар өнөөдрийн зочдоор хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэнд төвшүүлье. За, өнөөдрийн сэдэв болохоор орон сууц хөслөх болон орон сууц хөслөх гэрээний талаар бид бүхэн ярилцах болно. За, юун түрүүн зочноос асууя. Баярмаа зочны маань хувьд өмнө нь орон сууц хөсөлж үзсэн үү? Энэ талаар ер нь анхны мэдэгдэхүүн байдаггүй. Энэ талаар анхны мэдэгдэхүүн байхгүй. Одоо яг иргэнийг төлөөлж бол одоо тийм асуултуудыг бол асуух бодолтой байна. За, шүүгчээс маань ерөнхийдөө орон сууц хөслөх харилцааны талаар та ерөнхий мэдээлэл төрүүлж өгөөч. За, орон сууц хөслөх гэрээ гэдэг маань нийт хөрөнгө хөслөх гэрээний нэг тусгай төрөл болж явдаг. За, товчхондоо энгийнээр бол нэг этгээд тодорхой эд хөрөнгийг өөр бусд этгээдийн ашиглалт гэрээний дагуу шилжүүлэх, эзэмшил буюу ашиглалтанд шилжүүлэх. За, хөслөгч бол харилцаанд тохиролцсон үнийг төлөх ийм үүргийг хүлээдэг ийм гэрээний төрөл байдаг. Орон сууц хөслөхөөс өмнө ихэвчлэн юун дээр алддаг юм бол юуг анхаарах ёстой байдаг талаар. За, орон сууц хөслөх гэрээ, эд хөрөнгө хөслөх гэрээ айл нь яг хуулийн шаардлага, бичгээр байгуулах хуулийн шаардлага бол ер нь байдаггүй. Зүгээр сүүлд нотлохооны ач холбогдолтой байх үүднээс мөн дээрээс нь болцшгүй эрсдлээс өөрийг хамгаалах зорилгоор хүс зоригоо тодорхой илэрхийлэх зорилгоор байдаг юм уу? Гэрээг мэдээж юун түрүүнд бичгээр хийвэл илүү тийм ач холбогдолтой болно. Хөлслөгчд эд хөрөнгийг хэвийн ашиглах боломжоор нь хангах үүрэгтэй. Эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй засвар үйлчилгээг хийх болон нөхөн төлөх. Мөн хууль болон гэрээнд заасан бусад үүрэг. Хөлслөгч гэрээнд заасан нөхцөл зориултын дагуу ашиглах. Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх. Ердийн болон гэрээгээр тохиролцсон илэгдлээс илүү муутгахгүй байх. Мөн хууль болон гэрээнд заасан бусад үүрэг. Орон сууц одоо хөслөх гэрээн дээр эзэмших ашиглах гэдэг дээр одоо яг ямар юм хэлж байгаа юм бол хоёр тал одоо гэрээ байгуулад одоо энэ орон сууц эзэмшиж одоо хөсөлж явах явцад энэ маань яг ямар хэлбэрээр гардыг бол аль тал нь үүрэг хариуцлага хүлээх тийм байд юм бол тэрийг нэг тайлбарлаж өгөөч. Тэгээ үндсэн үүрэг нь бол нэг талаас нөгөө түрүүчэнд дурдсан шиг эд хөрөнгийг шилжүүлэхтэй хөслөгчд нөгөө талаас бол хөслөгч үнийг төлөх, хөсийг төлөх ийм үүрэг хүлээж яадаг. За, саяын тэр нөгөө эзэмшил ашиглах гэдэг маань эзэмшил гэдэг чинь тодорхой эд хөрөнгийг хүний мэдэлд байлгахыг хэлж байгаа юм. За, ашигла гэдэг бол тухайн эд зүйлийг зориултын дагуу одоо хэрэглэх ийм ойлголттой. Тэгээ үндсэндээ бол хөслүүлэгч бол эд хөрөнгийг хөслөгчийн мэдэлд байлгаад хөслөгч тухайн эд хөрөнгийг одоо зориултын дагуу хэрэглэх ийм үр дагаврыг бий болгоно гэсэн үг тийм. Нөгөө талаас хөслөгч бол үнийг төлөх. За, энэ дээр аль талд нь бол эрсдэл гарна. Хөслөгчийн хувьд бол эзэмшил ашиглалтаа шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй холбогдолтой хэвийн ашиглалтын явцад гарах эрсдэл байдаг юм уу? Зориултын дагуу ашиглах боломжоор одоо хязгаарлагдах байдаг юм уу? Иймэрхүү эрсдлүүд тохиолж болзошгүй. За, нөгөө хөслүүлэгчийн хувьд бол мэдээж төлбөр хөлсөө хугацаанд авах ийм сонирхолтой байдаг. Тэгээ үүгээрээ бас эрсдэл хүлээж яадаг. Одоо орон сууц хөслөх гэрээтэй холбоотой одоо орон сууц хөсөлж байгаа хүмүүс маань тухайн орон сууцыг бол одоо эзэмшиж явах явцдаа одоо муухай олгдсон гэж ярьдаг л да. Замбраагүй одоо хамаагүй илэгдүүлэгч юм уу те. Тийм тохиолдолд одоо жишээлбэл обоо юм хүмүүс одоо хит одоо хуурахч байд юм уу? Ханы обоог одоо янз бүрийн өнгө цус одоо будаг судаг одоо гадны нөлөөллийн одоо бохирдуулах ч юм уу. Нэг бол одоо ингээд тухайн одоо эзэмших явцад нь одоо бочкын нэвдрэх, нэг бол парн гэдэг ч юм уу те. Энэ одоо явцад гарах одоо илэгдэл хоргодол эрсдлийг болохоор одоо эзэмшигч өөрөө одоо ингээд тэрийг хөсөлж байгаа хүн хариуцах хэрэгтэй гэдэг юм уу? Хөслүүлж байгаа хүний нэг хариуцах хэрэгтэй гэдэг юм уу? Яг хуулиндаас ямар залтаар яаж зохицуулж өгд юм бол энэ талаар тайлбарлаж өгөөч. Түрүүч ярьсан тэр гэрээний үндсэн зорилго нь бол эд хөрөнгө ашиглуулах гэдэг тийм ээ. Тэгээ ашиглуулах гэж байгаа нэгэн ийм зорилго байгаа учраас ердийн байдлаар эд хөрөнгийг ашиглаж байгаа явцад гарч байгаа илэгдэл хорогдлыг бол түүнээс гарах зардлыг хөслүүлэгч хариуцгаар ийм байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо түрүүчийн таны асуултанд дурдгдсан одоо обооны илэгдэл байдаг ч юм уу. За, тэнд учиргүй одоо яадгийн ураад гимтээгээд одоо эд хөрөнгөд гимтэл учруулах асуудал бол биш.
Тэгтээ одоо яадгийн эдэлж байгаа явцад шалны илэгдэл байж болно, нобооны илэгдэл байж болно, өөр бусад одоо яадаг ердийн ашиглах явцад тий гарч байгаа илэгдэл түүнтэй холбогдлоо зардлыг нөгөө хөслүүлэгч хариуцах харуулж байна. Зүгээр зориултын бусаар одоо эд хөрөнгийг ивдсэн байдаг юм, устгасан байдаг юм уу, гэмтээсэн зориулт бусаар ашигласандаа холбогдлоо тий. Одоо жишээлбэл цонхыг хагалцдагч байдаг юм уу, өөр бусад байдлаар хаалганы эвдчихдэгч байдаг юм уу. Энэ тохиолдолд бол нөгөө хөсөж байгаа этгээд одоо зардлыг хариуцна гэсэн үг тийм. Тэр одоо пар эвдрэх ч юм уу, одоо бочкын эвдрэх тийм тохиолдолд бол орон сууц хөслүүлэгч өөрөө хариуцна гэсэн үг үү тийм асуудал. Дахиад нөгөө нэг эд хөрөнгө хөслөх гэрээтэй холбогдлоо хөслүүлэгчийн нэг үндсэн гол үүрэг байдаг гэд хэдүүлээ ярьсан тийм. Юу гэхээр яг эд хөрөнгө хөслөх гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд хөслүүлэгч бол тухайн эд хөрөнгийн ашиглалтыг хариуцж байдаг. Өөрөөр хэлбэл хэвийн ашиглахын боломжоор нь хангаж явах ёстой. Ягаад тэгэхээр нөгөө үндсэн үүрэгтэй холбоотой байгаа нь шүү дээ. Гэрээний хүчинтэй хугацааны туршид бол эд хөрөнгийг хэвийн ашиглуулах үүрэгтэй үүргүүлсэн байдаг учраас энэ үүднээсээ бол тэр урсгал зардал өдөр тутмын биш их хэмжээний капитал засварыг бол хөслүүлэгч хийх юм үүргүүлж идэг үнс. Өдөр тутмын одоо жижиг унтраалга гэмтэх байд юм уу? Өдөр тутмын хэрэгжилж байгаа хэрэглээтэй холбогдлоо гэдэг юм уу? Үүнээс бий болж байгаа одоо хохирлыг эсвэл илэгдлийг хөслөгч өөрөө хариуцаад явдаг. Гэрэн дээр жишээлбэл төлбөр төлөх асуудал дээр тий урьдчилгаа ингээ хүмүүс аваад идэг 3 сараар нь төрүүлж урьдчилгаагаа авчаад улирлаар нь ингэж түрээсээ төлдөг ч юм уу дараадаа сар сартаа төлдөг ч юм уу энийгээ бас нөгөө бичгээр хийж байгаа тэр гэрэндээ тодруулж хөө амун дээрээс нөгөө тавилга бас цуг ингээд тавилгатай байруудыг түрээслээд яваад идэг. Үүн дээр бас нөгөө гэрэн дээр юугаа анхаарч юуг уншиж та хүмүүс байрыг хөслөх ёстой байт юм болоо. За нэгдүгээр тавилгатай байр түрээсэж байгаа бол хөслүүлж байгаа бол биднээс нөгөө түрээсгээд яриад идэг те. Гэтэл нөгөө хууль зүйн орон сууц хөслөх гэрээ гэж ингэж яригддаг. Тавилгатай байр хөслөж байгаа тохиолдолд бол хамгийн чухал юм тухайн эд хөрөнгийг хүлээлгэж өгөх нь их чухал. Баримтжуулж тийм актаар хүлээлгэж өгдөг юм уу? Хүлээлгэж өгж байгаа эд хөрөнгийнхөө одоо чанар ашиглалтын байдлыг аль аль талаасаа шалгаад тэр талаараа одоо баримтжуулаад ингэж өгөх нь айгүй чухал байдаг. Дараад нөгөө маргаанаас урчлаас сэргийлдэг те болцшгүй. За төлбөртэй холбогдлолтой асуудал, орон сууцны хөлстэй холбогдлолтой асуудал дээр эд хөрөнгө хөслөх гэрээ бол ер нь талууд гэрээгээр тохиролцоог бол хөлсийг гэрээний хугацаа дуусгад төлдөг. Тэгвэл аль ч тал харилцан тохиролцоод гэрээгээрээ хэдийд ч одоо хөлсийг төлөхөөр ямар ч байдлаар төлөхөөр одоо тохиролцох боломжтой гэж ингэж ойлгоо. Хүлээлгэж өгөхдөө нөгөө анхаардаг гэж байна шүү дээ тийм ээ нөгөө тавилгаа. Тэгэхээр хүн бас нөгөө анх байраа хөслөхдөө анх өөр дээрээ хүлээж ингэж хөслөж байгаа байраа хүлээж авахдаа мөн адил шалгаж авах хэрэгтэй гэж ойлгож болох уу? Тийм, ерөөсөө эд хөрөнгийг эхлээд өгөх. Дараад нь гэрээний хугацаа дуусаад байдаг юм уу? Өөр бус байдлаар гэрээгээ цуцлаад уцаах энэ явцдаа бол аль алинд нь л тухайн хөрөнгөө хоёр талаасаа шалгаад ямар хөрөнгө авсан, одоо ямар болсон байгаа чанар байдлын талаар акт үйлдэх нь бол ач холбогдолтой гэж. Хэрвээ ямар нэгэн байдлаар одоо тэр тавилгад нь гэмтэл бэртэл учруулсан байлаа, охирол учруулсан байлаа хэдхэн хариуцах вүлээ. Тэгээд хөслөгчийн үндсэн үүрэг өөрөөр хэлэх юм бол эд хөрөнгө хөслөх гэрээ, орон сууц хөслөх гэрээ дуусгуулсны дараа тухайн эд хөрөнгийг буцаад шилжүүлж өгөх үүрэгтэй байдаг тийм. Тэн дотроос бол нөгөө түрүүчийн ярьдаг бид хэдийн ердийн ашиглалтын явцад гарсан илэгдэл хоригдлыг бол тооцохгүй. Бусад байдлаар одоо эвдэрсэн, гэмтсэн одоо хохирлыг бол хөслөгч хариуцдаг. Илэгдэл хоригдлын зардал. Ердийн илэгдлийг хөслүүлэгч эд хөрөнгийг зориултын бусаар ашигласан бол хөслөгч хариуцна. Орон сууц хөслөөд одоо амьдарч байгаа тухайн иргэн маань одоо эзэмшигчтэйгээ гэрээ байгуулчаад цаашаа дахиад давхар хүнд одоо магадгүй одоо арай илүү үнээр ч юм уу одоо түрээслээд хөслөөд ингээд явсан тохиолдлууд бас сонсогдож байдаг. Тэгэхээр энэ маань яг хуулиараа зохицуулагдаа одоо болдгийм үү, болдгүй юм уу, хариуцлагын одоо хаана үрдэн те энэ асуудлаар тайлбар хэлж өгөөч. Түрүүн хэдүүлээ ярьсан шүү дээ. Эзэмшил ашиглыг шилжүүлдэг гэх те. Одоо эд хөрөнгийн эзэмшлийг ашиглалтанд шилжүүлж өгдөг гэдэг. Тэгэхээр үндсэн нөгөө өмчлөх хэрэг маань хөрөнгийн эзэнд өөртөө байгаа. Тэгээд цаашаага дахиад тэрийг одоо дамжуулаад өөр бусд этгээд хөслүүлэхээр болох юм бол нөгөө өмчлөгчийн буюу хөслүүлэгчийн зөвшөөрөл бол зайлшгүй шаардлагатай. Хэрвээ ийм байдлаар зөвшөөрөл аваагүй бол хөслүүлэгч тэн дээр ямар нэгэн байдлаар тэр хоёрын хоорондын гэрээнээс хариуцлага хүлээх боломжгүй болчихдог. Тэгээд зайлшгүй энэ дээр бол зөвшөөрөл авах хэрэгтэй. Нөгөө талаас бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хөслүүлэгч мөн ялгаагүй зайлшгүй хүнд үүсэх шалтгаантайгаас бусад тохиол зөвшөөрөл өгөхөөс татгалзах боломжгүй байдаг.
дамжуулан хөслөх зөвшөөрлийг олохоос татгалзах юм боломжгүй байдаг. Тэгэхээр хүндхэн үзэх шалтгаан байх хэрэгтэй болохондээ заавал татгалзахын тулд нөгөө талаар хөслөгч дахиад цаашаага дамжуулж хөслөхийн тулд эзний зөвшөөрлийг буюу хөслүүлэгчийн зөвшөөрлийг зайлшгүй авсан байх шаардлагатай. Заавал авсан байх хэрэгтэй мэн тэ. Хөслөгч өөрийн хөслөн авсан орон сууцыг хөслүүлэгчийн зөвшөөрөлтөөр бүхэлдэн буюу түүний хэсгийг 3 дахь этгээдэд дамжуулан хөслүүлэх эрхтэй. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би шүүгчээсээ нэг асууж тодруулах зүйл байгаамаа. Би орон нутагт амьдардаг. Тэгээд Улаанбаатарт орж ирээд 3 сар болж байгаамаа. Дөнгөж Улаанбаатарт орж ирээд нэг хүнтэй тохироод байр хөслөх болсон. Тэгээд урьдчилгаа төлбөргээд 6 сараар нь мөнгө төлсөн байгаа. Тэгээд би 3 дахь сар дээр амьдарч исэн чинь манай байр төрөөсөлсөн хүн маань надад хөсөлж исэн байраа зарсан. Гол асуудал нь юу юм бэ гэхээр байр худалдаж авсан шинэ эзэн намайг одоо ингээд энэ байрнаасаа гараа ингээд би энийг худалдаж авсан гэж хэлээд байгаа юм л та. 6 сарын төлбөрөө төлсөн одоо ингээд өвлөө өдөн болж байна ингээд гармааргүй байна гэсэн чи одоо наадах чинь ингээд хоёрын хоорондын асуудлаа. Одоо би бол энэ байрны шинэ эзэн. Тийм учраас би одоо дараагийнхаа хүнд бас төрөөслүүлэх арга хэмжээ авмаар байна. Одоо гар гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ тал дээр би одоо хуулийн мэдлэггүйгээсээ болоод хохирчод байж байна. Тэгээ энэ тал дээр надад бас зөх хэмжээний мэдээлэл олгож өгнө үү гэж хүсэж байна. Түрүүчийнхтэй бас төстөө нөгөө хөслүүлэгч бол өмчлөгч хэвэндээ байгаа тийм. Тэр утгаараа бол тухайн хөрөнгийн хувь зээг эцсийн байдлаар шийдэх нь бол хэвэндээ гэсэн үг тийм. Өөрөөр хөслүүлэгчд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хөслүүлэгч цаашаа байраа бол зарж болно орон сууцаа. Дамжуулаа зарж болно. Тэглээгээд нөгөө орон сууц хөслөх гэрээ бол дуусгах болохгүй. Шинэ өмчлөгч тухайн байрыг худалдаж авсан этгээд бол орон сууц хөслөх гэрээний тал болоод тэгээ цаашаа үргэлжлээд явна гэсэн. Дуусар болсны дараа тэр одоо худалдаа авалт явагдана гэсэн үг үү те? Худалдаа авалт явагдсны дараа дуусгар болсны дараа одоо тэр орон сууцыг чөлөөлнө гэсэн үг үү? Орон сууц хөслөх гэрээ бол дуусгар болохгүй байх нь шүү дээ. Гэрээ дуусгар болж иж чөлөөлөх асуудал яригдана шүү дээ. Тэгэхээр өмчлөгч бол хөслүүлэгч хэдийд ч байраа зарчиж болно. Өөр бусд этгээд те. Зарснараа бол тэр байрыг чөлөөлөх одоо таны асуултанд дурддагдсан шиг чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин зүгээр нөгөө хөслүүлэгчин солигдоод явах нь шүү дээ. Шинэ өмчлөгч буюу худалдаж авсан этгээд бол хөслүүлэгч болоод гэрээний харилцаа заашаа хугацаанд үргэлжлээд хэвээ явагдах нь л гэж ингэж байна. Хөслүүлэгч одоо өөрийнхөө орон сууцыг өөр хүнд одоо худалдлаа гэж бодоход одоо тухайн одоо таны хэлсэнчлэн те одоо хөсөлж байгаа хүний эрх бас энд яригдж байгаа. Тэгэхээр худалдаж авахаасаа өмнө тэр хүнд одоо хөсөлж байгаа хүндээ сануулгах ч юм уу тиймэрхүү үүрэг гэрээний дагуу хүлээгдсэн байт юм болов? Тэг яг зүгээр гэрээгээр бол тийм тохиролцоо байхыг үгүйсэхгүй болно да. Хэрвээ зархаар бол та энийг сануулаараа өөр бусд этгээд шилжүүлэхээр бол сануулаараа гэдэг гэрээний тохиролцоо байхыг үгүйсэв. Гэрээний тохиролцоо байхгүйгаа тохиолдол зайлшгүй сануулгах юм уу тэр үний зөвшөөрлийг авах шаардлагагүй байдаг. Ягаад тэгэхээр нөгөө хөсөлж байгаа этгээд ирэх шиг охирохгүй нь шүү дээ. Гэрээний дуусгар болохгүй учраас яг ижлэх нөхцлөөр дараагийн одоо шинээр худалдаж авсан этгээд одоо хөслүүлэгч болоод ороод ирж байгаа учраас тэр хүний хөслөгчийн эрх ашиг бол хөндөгдөхгүй гэдэг үүднээсээ зайлшгүй нэг сануулгах юм уу мэдэгдэх тийм хуулиар хүлээх гэсэн үүрэг бол байхгүй. Тэгвэл нөгөө түрүүчээр ярьсан шиг харилцан тохиролцоод гэрээндээ бас тийм тохиол байхыг үүсэхгүй те. Гэрээн дээрээ одоо яг энэ тохиолдол зайлшгүй сануулгах үүрэгтэй шүү гэдээ үүрэгжүүлээд ингээд тохиролцох боломжтой гэсэн. Мэддэг шүү дээ. Тэгэхээр танаас асууя нөгөө сая та хоёрын яриан дундаас өмчлөгч, эзэмшигч гэдэг нэг хоёр юм гараад байна. Тэрэн дээр та ер нь ялгааг нь ойлгож байгаа юу? Өмчлөгч гэдэг маань миний бодлоор бол өмчлөгч гэж байгаа юм бол одоо тухайн байранд яг одоо эзэмшигч нь яг одоо жинхэнэ эзэн гэж ойлголоо. Эзэмшигч гэхээр одоо тухайн гэрээ хийгээд одоо тэр байранд тухайн байранд одоо төр оршин сууж байгаа тэр хүний хэлж байгаа л гэж ойлгож байна. Тэгээ үндсэндээ зочин байна бас яг энэ талаар их тийм зөв ойлголт өгчлөө. Өмчлөгч гэдэг бол эзэн тийм энгийнээр хэлэх юм бол тухайн хөрөнгийн эзэн тухайн хөрөнгийг одоо хувь заяагийн шийдвэрлэх эрхгүй итгэдэг гэсэн үг шүү дээ. Эзэмшил гэдэг бол тухайн хөрөнгийг мэдлэлтэй байлгаж байгаа хуулийн дагуу төр хугацаагаар байдаг юм уу те мэдлэлтэй байлгаж байгаа хүнийг эзэмшигч гэдэг. Эзэмшил шилжиж байна гэдэг. Эзэмшил гэдэг маань үндсэндээ тийм ойлголттой. Монголын шүүгчний холбооны захим хуудсууд шүүхийн ерөнхий зөвлөлийн сайт ТВ телевиз, соён гэрүүлэх, өлзий, ТV24 мөн орон нутаг дахь Сэлэнгэ Аранга аймгийн телевизүүдээр засагдаад 1 жилийн ойн дээр ирж байна.
Нэвтрүүлгийн зочдоор ажил үйлсээрээ ард түмэнд хэдийнэ танил болсон амжилтын төр өнөлсөн иргэдийнхээ дунд нэр хүндтэй төлөөллийг оролцуулж ирлээ. Зочд маань нийгмийнхээ сайн сайхны төлөө иргэдийнхэн эргэцэн мэдлэгт нэмэр болох үүднээс цаг зав гарган нэвтрүүлгийн багтай хамтран ажилладаг. Ярьж буй хууль ярилцлагыг гишүүн шүүгчдийн оролцоотой санаачлан эхний дугаараа 2021 оны 9 дугаар сарын 18-ны өдөр ТV9 телевизээр үзэгчдэд хүргэсэн билээ. Анхны дугаарт зочин шүүгчээр Монголын шүүгчдийн холбооны тэргүүн жаргал сайхны оюун тунгалаг, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяа цуглалтын сангийн ган төмөртэй шүүхийн тухай ерөнхий ойлголт, хууль хяналтын бусад байгууллагуудаас ялгагдах сэдвээр оролцсон юм. Шүүгч Лавгсрынгийн Галбадар, комедиан Бадридны Идроттой гэр бүлийн хүчирхийллийн талаар шүүгч Даштржин Золзая, Маск продакшны жүжигчин Жахлантай, шүүгч Сэрэн Чимдийн Мөнх Тулга, Монгол Улсын урлагийн гавьяа цуглалтын Тогтхын Сэротнар, шүүгч Гочогийн Банзрагч, Монгол Улсын гавьяа жүжигчин Максар Жилмын Баярмагнанаар, шүүгч Цэрэн Дашин Цэрэн Дулам, доктор Дид профессор Амбатрын Батуйхтай, шүүгч Нямживын Гэрэл Туяа, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяа цуглалтын Божигын Гантигмаатай, шүүгч Бавуугийн Гансөх, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч Бямб Цэцэгтэй, шүүгч Багшрын Азбаяр, Хөөрхөн дэлхий төрөмс байгууллагын тэргүүн Чулуунбаатарын уран холбоотой, шүүгч Александрын Сарангэрл, Монгол Улсын гавьяа жүжигчин Шижил Догийн Мөнгө сайхантай, нийгмийн амьдрал төржигтэй хуулиар зохицуулагдаж, нэг хүний эрх ашиг нөгөө хүнийхээ эрх ашгаар хязгаарлагдаж байдгийг бид мэднэ. Тиймээс энэ нэвтрүүлгийн зорилго үзэгч таныг бага боловч хуулийн мэдлэг мэдээллээр хангах зорилготой юм. Иргэн таны амьдралд зайлшгүй хэрэгтэй эргэцэн мэдээллийг багтаасан олонний танил эрхмүүтэй ярилцсан нэвтрүүлгийг YouTube дээр ярьж буй хууль гэж хайгаад бүх нэвтрүүлгийг үзэх боломжтой. Үзэгч та өөрийнхөө эргэцэн боловсролыг дээшлүүлж, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулаарай. Монголын шүүгчдийн холбоо. За тухайн одоо байр хөслөгч буюу иргэнтэй холбоотой одоо даваа эрх гэдэг одоо асуудлаас энэ хуулинд яригддаг. Энэ талаар бас нэг ойлголт өгөөч. Хөслөгчийн давуу эрхийн тухай ойлголт хуулинд зохицуулагдсан байдаг. За хоёр тохиолдолд давуу эрх одоо идэлэх боломжтой байдлаар. За мөн дээрэс нь энэ давуу эрхийг идэлхийн тулд хоёр шалгуур байдаг. За хөслөгч өөрөө сүүлийн 3 жилийн хугацаанд одоо хөс төлөх үүргээ байд юм үндсэн үүргээ гэсэн үг шүү дээ, тийм ээ, зохисоор биелүүлж исэн тохиолдолд одоо тухайн хөрөнгийг сүүлийн 3 жилийн хугацаа гэдэг нэг хугацаа байна, тийм. Хоёрдугаарт нь үүргээ биелүүлж исэн болвол одоо тухайн хөрөнгийг худалдан авахд эсвэл цаашаа хөслөх гэрээг тэргүй ээлжинд байгуулах давуу эрх эдэлж идэг гэсэн. Өөрөөр хэлбэл гурдч этгээдтэй дахиад хөслүүлэгч өөр гэрээ байгуулахад бол би энэ тэргүүн энийг одоо хөслөх хэрэгтэй, энэ гэрээний оролцогч болно гэдэг ингээ ороод ирэх боломжтой гэсэн. Дахиад шинээр хөслөх гэрээ байгуулах боломжтой. Мөн дээрэс нь хөслүүлэгч зархаар болвол тэн дээр мөн тэргүй ээлжинд худалдаа авах юм хэрэг үүсэж идэг гэсэн. Тэрний тулд нөгөө түрүүч ярьсан хоёр үндсэн одоо шалгуур байх нь тийм. Нэгдүгürt нь бол 3 жилийн хугацаанд, сүүлийн 3 жилийн хугацаанд үүргээ одоо зохисоор биелүүлж исэн тохиолдолд энэ эрхийг эдэлдэг юм боломж байдаг. За даваа эрхтэй хөслөгч маань одоо орон сууц хөслөж байгаа иргэн маань цаашид одоо үргэлжлүүлэг одоо хөслөх тохиолдолд үн төлбөрийн асуудал маань бол яад юм бол? Үн төлбөр дээр бол одоо яг хуучин гэрээ үргэлжилж байгаа мэтээр ингэж ойлгохдохгүй. Хуучин гэрээ үргэлжилж байгаа ойлголт бол биш. Хөслүүлэгч өөрөө үнэ тогтоох хэрэгтэй. Харин хөслүүлэгч өөр бусад этгээдтэй одоо ямар нөхцлөөр гэрээ хийх боломжтой байна. Тэгэхээр яг тэрэн дээр одоо хөслөгч орж ирэх боломжтой л гэж ингээр ойлгох боломжтой тийм. Тэгэхээр энэ дээр бол нөгөө дахиад үнэ бол хөслөгч өөрөө тогтоох эрх нь байж байгаа гэсэн. Саях дээр бол орон сууц хөслөх гэрээ цаашаага үргэлжлээд явж байгаа асуудал бол биш байх нь тийм. Шинээр дахиад өөр бус этгээдтэй гэрээ байгуулж байгаа тэр нөхцлөөр гэсэн. Тэр нөхцлөөр. Хөслөгчийн давуу эрх. Сүүлийн 3 жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөслөгчийн тавьсан нөхцлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах,
орон сууц хөслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй. Энэ тал дээр бас нэг асуугаагүй үлдсэн асуулт байсан юм байна. Нөгөө үн төлбөрийн тал дээр шүү дээ тийм ээ. Олон нийтийн сүлжээн дээр аягүй их зар тавьдаг ихэнх хүмүүс байр хөслүүлэх болохоор тэрэн дээрээ ингээд яг нэг үн тавиал ингээд яваад дээ нэг сарын 800 мянга байлаа гэж бодоход тэгээ хүмүүс тэрийг юу гэж ойлгодог гэхээр нөгөө ус цахилгааны төлбөрөө бас цуг оруулж ойлгож байгаа мó эсвэл түрээсээ ингээд зөвхөн түрээсний мөнгө нь ингэж ойлгож байгаа мó гэдэг дээр эргэлзээтэй. Тэгээ үүнээсээ үүдээд нөгөө цаашдаа орсон хойно одоо төлбөрөө төлөхдөө одоо тухайн бичсэн байсан үнээр нь цахилгааны магадгүй хассан үнээр нь тийм ээ ойлгож төсөөлж яваад байдаг. Хоёр тохиолдол байж болно гэсэн үг. Эхний тохиолдол бол ердийн тохиолдол бол ус цахилгаан байдаг юм уу зардлыг бол хөслөгч өөрөө хариуцах ёстой. Ягаад тэгэхээр хөслүүлэгч бол зөвхөн эд хөрөнгийг хөслүүлж байгаа тийм. Тэр тохиолдолд хэрэглэгч өөрөө өөр бусад байгууллага төлж байгаа тэр одоо цахилгааны үн байд юм усны үнийг байдаг юм уу тэрийгээ бол хөслөгч өөрөө хариуцах төлөх үүрэгтэй. Харин нөгөө талаас бас дахиад түрүүнд урьдчилсан гэрээгээрээ энэ талаар тохиролцож болдог. Гэрээгээрээ одоо энэ ердийн ашиглалтын зардал байдаг юм уу тэр интернет, дулаан, цахилгаан, цэвэр бохир усны зардлыг бол хөслүүлэгч хариуцахаар талууд гэрээгээрээ тохирох боломжтой гэж ингэж ойлгоо. Зарим талаараа бас тийм гэрээнүүд их байдаг бах тий. Хөслүүлэгч хариуцаад явдаг нэг бүхэлд нь одоо ус дулаанаа оруулаад ашиглалтын зардлаа оруулаад явдаг. Тэр бол зөвхөн гэрээгээрээ тохирсон тохиолдол гэж ингэж. Харилцан тохиролцсон тохиолдол. Тийм харилцан тохиролцсон тохиолдол. Ус, тог зэрэг, нэмэлт зардал. Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг хөслөгч төлнө. Орон сууц хөслөгч маань түрээсэлж байгаа хүн маань өөр одоо 3-6 сараар ч юм уу жилээр нь одоо тухайн төлбөрөө өөрчилж өгсөн байжгаад тухайн байрны эзэмшигч маань өөрөө одоо би өөр хүн суулгах боллоо ч гэх юм уу. Нэг бол одоо тухайн байраа өөр одоо зориултаар ашиглах шаардлагатай боллоо. Одоо орон сууцаа маань чөлөөлж өгнөгээд одоо магадгүй хүүтний улиралт ч юм уу дулааны улиралт ч байж болно л да. Одоо тухайн иргэнийг одоо орон сууц чөлөөлж өг гэдэг юм. Одоо энэ 7 хоногийн дотор эзний юмаа мэдэж байна. Одоо энэ манай орон сууцыг маань 3-7 хоногийн дотор чөлөөлж өг, нэг бол 2 хоногийн дотор чөлөөлж өгч гэх юм уу. Ийм байдал үүсвэл энэ маань хуулиараа яаж одоо зохицуулагдсан байд юм бол. За энэ хүү сэдвүүтэй хамааралтай бид бүхэн сурвалжлага бэлдсэн байгаа. Тэгээд сурвалжлагаа үзэж хэдүүлээ эргээ ярианд оръё. Одоо тэгэл гарахгүй гэдэг яг. Гэтэ хүүтэнд бол бас тэр чинь хөөхөд бас нэг нинжин сэтгэл байх хэцүү шүү дээ. Мэдхгүй Монгол улсын хууль дүрмээр л явах байлгүй. Мэдээж даваа эрэхтэй. Яа тэгэхээр нөгөө гэрээ хийж орж байгаа шүү нөгөө байраа түрээслэхийн тулд хуулийн хүрээнд бол 5 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл бол тэр айлыг бол түрээсийн байрнаас хөөх ёсгүй л гэж бодож байна. Тэгээд тэр хүүхдүүдээ аваад хайрчих юм. Бас хэцүү шүү дээ одоо тий. Түрээсийн байраа байж байгаа хүмүүс хэцүү. Би түрээсийн байранд байсан бас. Одоо өвлийн хүүдэнд л одоо хөөгчгүй мэдхгүй сайн мэдхгүй наасууд чи ерөөс ойлгохгүй. Орон сууцыг чөлөөлж орон сууцаас гар гэдэг маань үндсэндээ гэрээг цуцлах гэдэг юм тийм гэрээг дуусгуулах гэдэг нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр орон сууц хөслөх гэрээ, төрийн хөслөх гэрээтэй холбогдол гэрээг дуусгуулахтай холбогдолтой хэд хэдэн заалт байдаг. За онцгой тохиол цуцч болдог. Мөн дээрэс нь ердийн журмаар гэрээг цуцлах ойлголт байна. За гэрээ өөрөө дуусгуулах тухай ойлголт байна тийм. Айлч тохиолдолд цуцлж байгаа тохиолдол бол мэдэгдэл өгөх ёстой. Нөгөө талдаа эсрэг талдаа мэдэгдэл хүрсэн байх ёстой. Хөслөгчд гэсэн үг байх нь шүү дээ. Хөслөгч тухайн мэдэгдлийг хүлээж авах мэдсэн байх ёстой. За тэгээ ердийн журмаар дуусгуулах гэж байгаа бол ямар нэгэн тийм онцгой нөхцөл байдал бий болоогүй тохиолдолд одоо цуцлах хугацаа мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа хэрэгждэг байх нь тийм. Өөрөөр хэлэх юм бол хөслөлөгч орон сууцаа чөлөөлөё гэдэг ийм одоо мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа дуусгах болохоор гэрээ одоо цуцлах хугацаа нэм хэмжээнд үргэлжилдэг. За онцгой тохиолдлууд бас байж болдог. Өөрөөр хэлбэл хөслүүлэгчийн өөрт нь одоо зайлшгүй хэрэгцээтэй болсон гэр бүлийн гишүүд нь хэрэгцээтэй болсон тохиол онцгой цуцлах боломжтой саяын хугацаа өнгөрдөхгүйгээр гэхдээ яг ийм байдлаар одоо зайлшгүй орон сууц хэрэгтэй болсон ойр төрлийн хүмүүст нь хэрэгтэй болсон гэдгээ бол хөслүүлэгч өөрөө нотлох тийм үүрэгтэй. Нотлсон тохиолдолд бол одоо тухайн хүн маань өөрөө одоо орон сууц одоо 6 сараар юм уу жилээр нэг мөнгө төлсөн эзэмшиж байгаа одоо хүүхдээ цэцэрлэг сургуульд ч юм ойр хүүхдсэн бүх юмаа зохицуулсан одоо ингээд түрээсэлж байгаа хүн байлаа гэж бодъё л да. Тэгтэл тухайн хүнийг маань одоо би өөрөө эзэн юмаа мэдэж байна. Би өөр хүн суулгахаар болоо шууд гар гэдэг одоо өөр хүн суулгахаар болоо гэсэн тохиолдолд энэ маань болохоор яг одоо эзэмшигчд маань бол бас тэгтээ тодорхой хэмжээр бол өөрөө нотлох юм бол даваа ирэх байдаг гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэс одоо хамгаалах гол үндсэн хамгаалт их болох зүйл бол нөгөө гэрээний хугацаагаа тохирох асуудал байхгүй тий.
Тэгээд тэрнээс өмнө одоо онцгой байдлаар яаралтай байдлаар цуцлж байгаа тохиолдол бол саяын байдлаар цуцлана. Зайлшгүй хэрэгцээ гарсан тохиолдол гэнэ шүү дээ. Хөсөлгөгчд өөрт нь гэр бүлийн гишүүд нь байдаг юм уу хэрэгцээ гарсан тохиолдол. Мөн дээрэс нь нөгөө хөс төлөх төлбөрөө 3 буюу түүнээс дээш сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд байдаг тийм. Энд эдгээр тохиолдлууд бол одоо яаралтайгаар гэх үү? Яаралтайгаар гарах тийм цуцлах тийм боломжтой гэсэн. Гарах боломжтой. Бусад тохиолдол бол хугацаанаас өмнө бол цуцлж байгаа тохиолдол мэдэгдэл өгөх ёстой. Тэрнээс хойш бол 3 сарын хугацаанд. Гэрээг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдсэн тохиолдолд 3 сарын дараа цуцлана. Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаар талууд гэрээг цуцлж болно. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруу. Хөлслүүлэгчид түүний ойрын төрөл төрөсөд хэрэгцээтэй болсон. Зах зээлийн үнэт тохирсон хөлс төлөхөөс татгалцсан. Хэрв айн бие эрүүл мэндэд аюул учруулж болох үз байдалд байвал хугацаа харгалзахгүй гэрээг цуцлана. За нэвтрүүлгийн цаг ер нь өндөрлөх төгсөн байна. Тэгэхээр бид өнөөдөр орон сууц хөлслөх талаар хоорондоо ярилцлаа. Тэгэхээр манай зочин Баярмаагийн маань хувьд одоо энэ талаар хэр мэдээллийг олж авсан бэ? Асуултуудаа тохирсон хариултуудаа авч чадсан болов уу? За энэ орон сууц хөслөхтэй холбоотой гэрээтэй холбоотой одоо энэ ард иргэд буюу иргэдэд одоо тохиолдож болох асуултуудыг бол сая шүүгчтэй тавилаа. Шүүгчтэй бол тавьсан асуултуудаа бол хариултуудаа бүрэн авсан, ойлголттой болсон. Би болоод одоо энэ үзэгчд маань бол саяны одоо энэ ярьц зүйлтэй холбоотой одоо хэрэгтэй мэдээлэлүүд авч чадсан байх гэж бодож байна. Баярлалаа шүүгчтэй. Шүүгчийн маань хувьд бас иргэдтэй хандаж хилээг үлдээсэн зүйл байгаа болов. За түрүүчийн хэдүүлээ ярилцах явцдаа бас хэд удаад урдсан. Нэгдүгüрт нь бол гэрийг айлуулах бичгээр хийхийг зорих юм бол их ач холбогдолтой тий. Хоёрдугаарт нь нөө эд хөрөнгө хүлээлцэх асуудал дээр бол акт үлдэж байгаа шүү дээ. Үйлдэл сайн гэсэн үг шүү дээ. Заавал үүрэг бол биш тий. За тэгээ гэрэн дээрээ бол өөрөөсөө яг хэн ямар үүрэг хүлээсэн одоо хэн ямар хүсэл зоригтой байгаа тэрийг их тодорхой одоо тусгуул маргаанаас зайлсхийх юм боломжтой байдаг тий. Эргээд буцаагаад одоо нөгөө шүүхийн зардалч гэсэн хэмнэх тийм үр дүнтэй гэсэн үг шүү дээ тий. Тийм л зүйлийг хэлэхээр байна. Эхний ээлжинд бол гэрээгээ ямар ч үсэн бичгээр хийх тодорхой ойлгомжтой байдлаар хүсэл зоригоо илэрхийлэх, хэн юу хүсэж байгаа, хэн ямар үүрэг хүлээх юм гэдгээ бол их тийм тодорхой ойлгомжтой байдлаар бичгээр илэрхийлэх. За тэгээд одоо тэр дамын ялангуяа тавилгатай орон сууц хүсэж байгаа байдаг юм уу? Дангаар нь хүсэж байгаа тохиолч гэсэн ялгаагүй тий. Тухайн хөрөнгө хүлээлгэж өгөх, буцаагаад хүлээж авах. Тэн дээрээс одоо хэн ямар хэмжээнд илэгдүүлсэн, хорогдол үүссэн гэдэг ч юм уу энийг шийдэхэд бас тийм дөхөн болдог. Маргаанаас зайлсхийх гэдэг юм тий. Тэгээ ийм ач холбогдолтой. Энийг л одоо нэмж хэлье да. Өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн шүүгч Хишиг Баатар болон Хөндийн өргөлтийн Гавьяа Тамирчин Баярмаа нартай хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. За дараагийн дугаараар иргэн уулзтлаа түр баяртай.